хүмүүстээ бүгдээрээ мэдчлээ. Босоод бүх хүмүүстээ юм эсвэл очиж мэдлэг хүсэж байгаа хүмүүстээ очиод энэ өдөр эзэн таны өрөө холтгоо гэж бүгдээр сайхан хамтдаа мэдээ. За тэгээд өнөөдрөөс гэлээ цуглаан дээр ирээд эзнийг хуваалцах юм гайхамшигтай сайхан боломж нэгсэн бас та бүхэн баярлалаа. Тэгэд мэдээж манай ариун бол пастор бид нар олон жилийн найзнаар анх 92 оноос хойш тэг өнөөдөр ингээд 22 3 жил хамт үйлчилж байна. За би нөтөө хүн бистэн болоо гэж бодоод байгаа шүү. Нэмлэг нэг дуу тавьж өгөөл ингээд чим болох юм гэж бодлоосай. Тэгээд тийм түрүүнд манай Арико пастор хэлсэн манай хөнгөр онгор гэд нэрлэдэг шүү. Та нараас нэрийг мэдэхгүй бол найз нар чинь нөгөө би ингээд тийм хожигддаг шүү тийм ээ. Хожигхон зүгээр үсттэй гин биш үсттэй. Тэгээд Монголд чинь олон ариун бол пастор байгаа шүү дээ. Тэгээд манай Галисмын пастор бол хөнгөр онгор гэж нэртэй. За миний хожил бол том мужиг байгаа. Биеэр жижиг нөгөө мужиг пастор ирсэн тийм ээ. Тэр надаас том шүү дээ. Тэгээд том мужиг жижиг мужиг өндөр хонгор төнгөлийн ариун болд гэж олон адилхан нэртэй усуудад чинь тэгжил хооронд нь ялгана шүү. Тэгээд өндөр хонгор гэдэг бас яг бидний дундаас ариун болоос бол өндөр байгаа. Тэгээд 92 түүнд түүх ярих гэж байгаад бас яач юм гарцчлаа. 92 онд бид нар анх авралын зараар явсан баян хонгор өнгөлөө. Тэгээд тэр үед яг бид нар гурван явсан нэг нь болохоор манай энэ бизнес сургуулийн пүрдэж пастор одоо бизнес сургуулийн захирч одоо их том мундаг хүн болчиход байгаа. Тэр үед бол бид нар дөнгөж сайн мэдээ сонсоод тий зөвлөө одоо бидний зөвлөсгөл юу байсан гэхлээр ерөөсөө энэ сайн мэдээ ингээл монголчуудад одоо ямар ч үнцний хамгийн хүргий гэсэн тийм гал холон одоо бүр тийм гал холон пиш шиг дүрлэн очиж байгаа гал шиг. Тэгээд одоо 91 он дээс тэгээд 92 оны хаврын бид нар сайн мэдээгээр манай ариун бол пастор тэр үед пасторч байгаагүй шүү дээ. Ариунка тэгээд бид хэд ингээд баян онгод очиод сайн мэдээ тараал хамгийн гоё ярьж сайн мэдээ тараас сурсан болохоор манай ариун бол пастор байсан байхгүй тэр үед аюу гоё ярина. Тэгэл анги дүүр хүмүүс суглаж байгаа. Бүх ингээд 40-50 хүмүүсд тэгэл за би та нарт өнөөдөр гэл авралын зар тараагаал. Та нарын цонгон дээр байгаа цэцгийг хэн бүтээсэн гэж бодож байна гэл. Тэгээд бид одоо сүүлд авралын зар тараасаа бүжээ дээр ардан сууж одоо яг тэр үгээр хэлнэ. Тэгэл гарнаасаа цагаан ботлол энэ цаг бол гэл. Энэ цагны эд болгон тустай байвал хизээч цаг болохгүй гэл. Ингээл аймаг намын доор яриад бидний хаан цаастаа аюугаа юм. Бидний сайн мэдээ тараач чадахгүй. Тэгээд сайн мэдээ тараах нь битгий нууц урсаас салаагүй. Тэгээд бид нар тэгээд нэг аюух тамиг татдаг байсан байхгүй. Тэгээд дандаа нууцар. Тэгээд өөрөө авралын зар тарааж туршлагал дээр хичээл бүжиг дээр хойло гарах уу гарыг. Хойло гадаа гэл. Тэгээд гадаа гараад нөгөө нэг тэр намсаа гэдэг нэг чихэр дэш намсааны хайрцаг юм. Тэгвэл юм төмөр хайрцаг гэдэг байхгүй. Удаан хүүхдүүд мэдхгүй байх. Тэр дотор бүр улаан тамигч гэдэг. Улаан тамиг нөгөө нэг орооч татдаг тамиг. Тэгээд булангийн цаана очиод бүжиг дээр тамхин ороогоо айн хөдөө ороод тэгээд аюулгүй саг багталтаа нэг ус хараал өнөөдөр сайхан сайн мэдээ тараалаа шүү гэл тамга дотоос сууж ирсэн чи хариу бол хөөе цаг идэж амар хаагаад тоо одоо сайн мэдээ тарааж ич тамга дотоос болдог гэл өстө багштай загнаас хүүхдүүд чиг ярьж ижил энэ түүхийг ярих гэжсэн үстэй дээр өнөх мөгөө тэгээд тэр бол нас тэгээд их сайхан болсончтой тэр мөвөөсаа тэгээд өнгөрсөн 20 гаруй жил эзний хаанчлалын төлөө бид бас хамтдаа үйлчлэн их баяртай. Бүгд энэ үс амын 5 дугаар үлгээс хамт уншин үс амын 5 дугаар үлгийн 1-ээс 11 дугаар ишлэгийг хамт гаргаад уншицгаа тэгээд та хүмүүс Библиэд дэлгээд үс амын 5 дугаар үлгийг гаргацгаая.
За энэ дээр нэгэн түүх гарч байгаа. Тэгээд энэ бол их тийм их сайхан баяр хөөртэй түүх биш. Магадгүй Библиэлд байгаа хамгийн хүнд хэцүү түүхүүдийн нэг. Юу болсон гэхээр цуглаан болсон байна. Тэг маш гоё цуглаан болсон. За тэгээд үргэлжлэн цаг болсон. Тэг хүмүүс эзэнт байгаа үргэлжлээд өргөсөн. Тэгсэн чинь нэг хоёр тэг одоо эхний нөгөө хоёр үргэл өргөхөөр шийдсэн ба. Тэг тэр хоёр яасан гэхээр талбайгаа зарсан, газраа зараад тэгээд мөнгөнөөдөө цуглуулад хоорондоо ярьсан байна. За өнөөдөр эзэнт хэдийг өргөх вэ гэж. Тэг хин нэг хүн тэг одоо эхнэр ч юм уу нөхөр ч юм уу санаачлаг гаргасан баг л та. Тэг яасан гэхээр хоёул ерөөсөө 50% эзэнт өргөч. За ойр цааныг 100 сая төгрөгөөр зарсан гэж бодъё заяа ойлгоход. Тэг газар тэгэл байшин амч. За ерөөсөө 50 сая мөнгөөр эзэнт өргөч гэл. Тэг магадгүй 50 саяын хоёулаа хадгалъя. Тэг магадгүй тэр нь бол эхнэрийн санаа шиж магадгүй нэмэгдэн хадгалах аягүй дуртай шүү. Тэг за хоёулын ямар ч сан хадгалъя гэх. Тэгсэн чинь нэг нь хэлсэн байна. Нөхөр ч юм уу эхнэр ч юм уу. Юу гэсэн гэхээр хоёулаа байгаа бүх зүйлээ эзэнт өргөж ингээ хэлчихье. Ямар пастор ямар мэдх юм биш. Пастор ч бурхан биш юм чи мэдэхгүй шүү дээ. Тэ та нар 10-ны 1-ийг өргөж гин үү, 10-ны 2-ыг ч өргөж гин үү, тэ эсвэл 100-ны 1-ийг ч өргөж гин үү, тэ чонон ч өргөж гин үү мэдэхгүй шүү. Тэ Есүс хоёулаа талын үгүй. Гэхдээ бүгдийг өгсөн гэд хэлчихье. Тэ яагаад тэгж хэлсэн гэхээр магадгүй тэд нар цуглааныхаа өмнө их нэг хүнд авахыг хичээсэн байх л та. Тэ байгаа бүх мөнгө амар одоо их мөнгө өгч харуулъя гэд. Петр шийдсэн. За тэгээд бүтэн сая өдөр боллоо, эзний цуглаан боллоо. За тэгээд эхнэр маань ч ирээг байгаа тэр өдөр цуглаанда. Цанын баанз явсан уу, яасан бүү мө те. Тэгээд ирээгүй. Юу болсон бэ? Өчтөр саний баанз явсан юм. Би яаж мэдсэн бол хүүх. Ариун сүнснээр агуу юм аа. Хотлоо сая ярьж байгаа сонсчихгүй тэгээд. Тэгээд юу яагаад эхнэр нэрээгүй, нөхөр нэрсэн. Тэгээд өргөлийн цаг болонгууд нөхөр их мөнгө авчихсан байна. Нэлээд их мөнгө. Тэгээд авчираад юу гэж хэлсэн гэхээр тэр Петр сүмэн тэргүүн пастор ба. Пастор би байгаа бүх мөнгө авчирж өглөө шүү. Тэгээд эзэнт өргөе. Тэгээд энэ өргөлөөр эзэн өөрийнхөө агуу ажлыг хийх болтугай гэж хэлсэн. Петр асуусан. Энэ таагийн яг газраа зараад бүгдийг авчирсан мөн үү гэсэн чинь тийм ээ бүгдийг авчирсан. Хоёр ямар ч мөнгө авч үлдээгүй. Ямар ч мөнгө авч үлдээгүй. Бүгдийг авчирсан. Тэгсэн чинь яасан гэхээр эзний ариун сүнс тэ Петрт ирээд мэдүүлсэн байна. Юу гэсэн дээр Анания чи яагаад эзний ариун сүнсийг хуурах гэж оролдов? Талбайг зархаас өмнө талбай чинийх. Талбайгаа зарсан дараа ч бүх мөнгө чинийх. Чи хэдий хүн цуглаанд хэдий хүн чиний л өөрийн чинь дур хамгийн гол нь чи яагаад эзний ариун сүнсийг хуурах гэж оролдов? Том удахгүй хэсэг залуусууд орж ирээд чиний тэ амьд усан бие чинь авч гарах болно гэж хэлсэн. Харин тэр үед яасан гэхээр цуглаанд өргөлийн цагаар штэ. Тэр нөхөр нь яг тэгж хэлсэн дараа чи яагаад ариун сүнсийг хуурах гэж оролдог гэж хэлсэн дараа нь асуусан байна. 3 дугаар эшлэл дээр. Анания чи газрынхаа мөртгөөс заримыг нь нууж ариун сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад сатаанд автагддаг болов? Худалдаас өмнө газар чинийх байсан. Заргасны хойч тэр газар чиний эрх мэдэлд байна. Иймээс чиний сэтгэл яаж төв? Чи хүн биш харин бурханд худлаа хэллээ гэв. Үүнийг сонсогдсон Анания газар ууж амьсгалаа хоров. Үүнийг сонссон бүх хүний дээр үлэнжийн найдас хорлоо. Залуус босон түүний биеийг нь ороогоод гаргаж оршуулсан байна. За та нар энэ цуглаанд яваад их олон жил болж байгаа шүү дээ. Өргөлийн цагаар хэн нэгэн муужиж унахыг харсан уу? Одоо ингэ өргөлийн цаг болно шүү дээ. Тийм үстэй бид нар өргөл авдаг үстэй. Наав бид нар эзэн өргөл өргөдөг штэ. Чинь хин нэг өргөл дөргөнгүүдээ муужиж унаад тэнгууд түргэн дуудаад тэнгууд бэлэг доцсон чинь амьсгал хураасан түүхийг нь харсан уу? Би л өнгөрсөн 23 жил тийм юм хараагүй. Би аяа хоор зүйл байхгүй нь бол баг тохиолдохгүй. А гэхдээ тийм үү тохиолдсон гэж бодоход та нар айх уу? Амар үстэй. Ингээд зүгээр л эзэнт л мөнгө өгөх гэж штэ. Юу буруу байгаа юм бэ? Тийм үстэй. Бид нар заримдаа 10,000-ийг өгдөг, заримдаа 1,000-ийг өгдөг, тэ заримдаа мөнгөд өгдөггүй. Асуудал биш байгаа байхгүй. Харин тэр өдөр яасан гэхээр Анания эзэнт өргөсөн биш гай болж байгаа байхгүй их сонир. Бурханд өргөсөн биш бүр өөрөө амьдралаараа золиосч байгаа байхгүй. Тэгээ Петр юу гэжсэн чи ариун сүнсэнд худлаа чи бурханд худлаа ярьлаа гэж хэлэхэд Петр тэгж хэлэнгүүд Анания яасан газар дээрээ нам нас орсон ба.
За тэгээд 3 цагийн дараа эхнэр нь ороод ирсэн. Хаамар явсан бүүн дөндөөмн явсан уу, тэг Монгол таавн явсан уу, дахиад санын маасч явсан уу бүүн. Ямар ч 3 цагийн дараа ороод ирсэн. Тэгээд Петр асан. Сафир гэдэг нь болохоор еврейгээрээ гоо үзсэн гэдэг нэр аахгүй. Гоё нэртэй. Одоо монголоор юу гэж орчуулмаар юм бэ? Тэ одоо тэ гоо марлмаа ч юм уу, гоо уралмаа ч юм уу, тэ гоо үзсэн гэдэг нэрт. Тэгээд Петр түнд хэлсэн. Хөөе та нар газар ийм мөнгөөр 100 саяар зарсан уу? Биш ээ, нөө 50 сая өгсөн маш тий. Талын 50 саяар зарсан уу? Надад хэлээд чи тэр юм тийм ээ. 50 саяар зарсан ш. 50-аар зарсан. Өөр юу ч авахгүй пастор. Бид нар баяр бүхэл юм өгсөн. Тийм яаж мэдхий. Харин Петр юу гэсэн дээр та хоёр юунд эзний ариун сүнсийг сорхоор санаа нэлв. Харагдсан нөхөр чинь оршуулсан ирчүүд тийм үү? Энд хаалганы дэргэд байна. Тэд ч бас чамайг авч яв гэхэд мөнөө хүмүүстээ тэр даруй Петрийн хүл тунж амьсгал хураасан байна. Залуусууд орж ирээд түүний насарсныг үзээд тэгээд нөхрийнхэн дэргэд оршуулсан байна. За энэ бол мэдээж их гоё түүх биш л дээ. Амар байгаа ч тийм нэг өдөр за цуглаан дээр эхний нөхөр хоёр үргэлээ суулж насарсан байна. Тэгээ үргэл өргөн гэдэг бол тоглоом биш байгаа байхгүй. Би танаас өнөөдөр үргэл бол тоглоом биш гэдгийг хэлмээр байна. Үргэл дээр бид нар бурхныг хооч болохгүй. Юусе тийм юм байж байгаа. Айгүй бол ухаалдаж юм шүү. Ухтуу маа гэхэд сандал дээр ухаалдаж аймаг болно шүү дээ. Бурхны бидэнд агныхын нэгийг өргөж ийн гэж хэлсэн юм. 100-ын нэгийг өгөх ч юм уу. Тэ? Юусе хооч болохгүй. За тэгээд насарсан. Тэгээд яасан гэвэл бүх чуулган энэ бүхнийг сонсоод үлэмжийн их айдас бүгдээрээ авцсан ба. Тэгээ магадгүй бид нар хэрвээ Библийн түүхийг унших юм бол нэг өдөр заа юу 3 цагийн зайтай нөхөр эхнэр насарсан түүх юусоо байхгүй. Тэгээ ганцхан үүс номлол дээр л байгаа. А хэрвээ бид нар үүс номыг бүхэлд нь авч үзэх юм бол үүс ном бол анхны чуулганы түүх ба. Анхны чуулган яаж одоо дэлбэрсэн тэр түүх. Тийм үү? Монгол чуулган яаж дэлбэрсэн түүхийг бол ариун бол пастор бид нар бол танд бүгдээ ярина. 91 оноос анх тий одоо 10 20 эд залуучууд яаж монгол чуулганд өрнөсөн түүх юм бид. Харин юус нам бол анхны чуулганы түүх. Анхны чуулган яаж үүссэн? Хоёрдугаар бүлэг дээр ариун сүнс ирсэн тийм үү? 120 хүмүүс дараа нь 3,000 хүмүүс болж байгаа. Дараа нь дөрөвдүгээр бүлэг дээр 5,000 болж өссөн. Нэгсэндээ чуулган бол одоо зогсоохын аргагүй өсөл болж байгаа байхгүй. Хинч зогсооч чадаагүй. Сайн мэдээ хинч зогсоогүй. Чуулганы өсөлтийг хинч зогсоогүй. Хүмүүс мянган гараа эзэн дээр ирсэн. Яг л Монголын 92, 93, 94 оных шиг бүр өстой. Тэгээ манай мөнхийн гэрэл яг л тийм байлээ ш. Бид нар мөнхийн гэрэл 40-50 хүнтэй ихэлсэн. Тэгээ бид нар залуутай ихтэй ордонд хийсэн. 6 сарын дотор 700 хүн болж өссөн. Би залуучууд багтахгүй. 2-3 цуглаа яадаг. Нэг ийм рүү заална. 2-3 цуглаа энэ. Үүдэр нь бүр ингэ шаваад хүмүүсүүд дундуур нь суугаад, хажуугаар нь суугаад, үүдээр нь суугаад орч чаддгүй байсан шүү дээ. Тэгээ ерөөсөө 5-6 сарын дотор ер нь эзний ариун сүнс ажиллал үнэхээр амар ажиллана тийм биз дээ. Тэгсэн яасан гэхээр анхны чуулган бол яг л тийм болсон. Маш хүчтэй өсөлт бий болсон. Тэгээд 5 дугаар бүлгийн хүртэл ямар нэгэн тийм асуудал байхгүй явж байгаа. Харин 5 дугаар бүлэг дээр хамгийн анхны асуудал гарсан. Юу байсан бэ? Өргөлийн цагаар эхний нөхөр хоёр хоёулаа энэ хурууг орхисон. Хамт байх амьдрал нь нэг л өдөр байхгүй болсон. Гэтэ яг өргөл өргөсөндөө биш байгаа байхгүй тэр хоёр. Тийм биз дээ. Өргөл өргөхтэй ерөөс асуудал байгаагүй. Хамгийн гол нь тэдний яасан гэхээр ариун сүнсийг тэр хоёр хуурах гэж оролдсон. Ариун сүнсэнд хотлоо ярьсан. Тэгээ чуулганд хотлоо ярьсан. За хэрвээ бид үүс номын 4-р бүлгийг харах юм бол эзэнд байнга бүх зүйлийг өргөсөн нэг хүний тухай гарч байгаа. Тэр бол Йосеф буюу тайвширны хүү гэдэг нэртэй Барнаб. Үүс номын 4-р бүлгийн хамгийн сүүлийн хэсгээр яг Барнабын тухай яг энэ ишлэлч өмнө ба. Тэр Барнаб яасан гэхээр байнга бүх газараа зарсан. Бүгдийг зараад бүх хэдгүрэн бүх юм эзэн дүргийг шийдээд тэгээд бүгдээр ингэн Петр хөлд авчирч тавьд. За энэ бол үнэхээр тэгээ би эзэнд аврагсандаа үнэхээр таларч байна. Есүс миний төлөө энэ дэлхий дээр ирсэн би үнэхээр баярлж би байнга бүх зүйлээ эзэн дүрийгээд Йосеф үргэсэн байгаа байхгүй. Ямар сэтлэр энэ хоёр тэг гэр бүл ингэсэн би сайн мэдэхгүй. Гэтэ яг юу гэж хэлмээр байна гэхээр хэдий хүрх энэ хоёрын хэрэг байсан байгаа байхгүй. Тийм багц. Надад хамт юм бүгд ойлгож байгаа юм ярьж байгаа. Монголоор ярьж байгаа шүү дээ. Тэ. Солонгосоор яриулах юм уу? Хэдий хүрх энэ хоёрын өөрсдийнх нь шийдвэр байсан. Бид ч гэсэн тэгж хэлсэн. Тэ. Байшин зарагдахаас нь газар зарагдахаас нь таамрах, газар заргасан дараач таамрах. Хамгийн гол асуудал нь яасан гэвэл тэр хоёр магадгүй итгэжтэйгийн өмнө нэг хүнд авах гэж штэ.
урд гарч ирээд гэрчилж байгаа байхгүй. Бид нар байшин ба газраа 100 сая төгрөгөөр зараад бид бүгдийг эзэнд өргөж чинь гэж хотлоо ярьж байгаа байхгүй. Тэр 50 талын байхгүй, талын өөрсдөө авсан. Тэрэн дээр хамгийн гол асуудал байна. Тэгээд яасан гэвэл үүний дараа чуулганд үлэмжийн их айдас тавьчихсан. Нэгсэн эзнээс хүмүүсүүд айсан. Хүмүүс Бурхныг зөвхөн хайрын бурхан гэж боддог. Тийм үстэй. Зөвхөн хайрын тэр бол өстө мөнхийн хайр. Тэр бол үнэхээр хайрладаг, уучладаг одоо тийм миний гин нүглэ бүгдийг уучладаг. Юусын 1 2 3 4 дөрөв дандаа Бурхны хайр инэрлийн тухай. Харин Юусын 5 дахь бүлэг дээр бурхан бол зөвхөн хайрын бурхан биш. Тэр бол хариуцлагын бурхан. Тэр биднэрт хариуцлага тооцдог. Тэ? Зүгээр итгэж байна гэдэг олон магадгүй тэр хүмүүсийн нэрхэн болохыг хичээсэн байх гэж би бодож байгаа. Тэр тухай мэдээж үүсгэн дээр байхгүй. Гэхдээ тэр хоёрын сэтлэн юм байгаа байхгүй. Хүмүүсийн юм их өргөл авчираад би одоо юу гэдэг энэ чуулганд би байгаа бүх юмаа өргөж чинь. Би эзэн өөрийгөө золиосч чинь. Эзэн би байгаа бүх юмаа өргөж чинь гэсэн юм нэ. Цаана тал юм амууцсан байгаа байхгүй. Бүх юм өндөө зориулаагүй шүү дээ. Зарим нь итгэж бидний амьдралд ийм нэг хуурамч амьдрал амарх байна. Нэгсэнд хоёр нүртэй амьдралын тухай өнөөдөр гарч байгаа. Хэрвээ хоёр нүртэй амьдрал бол бидний амьдрал тийм сайн зүйл тохиолдохгүй. Хоёр нүртэй амьдрал гэж цуглаан дээр ирэхдээ нэг баг өмсдөг, цуглаанасаа гарахаараа нэг баг өмсчдөг. Цуглаан дээр орж ирэхээс байгаль бүх юмаа зориулж байгаа юм шиг, үргэж байгаа юм шиг харагддаг. Харин цуглааных нь гаднах амьдрал. Тийм үү? Итгэлийнх нь яг тэр гүн гүнзгий амьдрал нь болохоор нөгөө бага өмсчдөг. Яг ийм амьдралын тухай өнөөдөр гарч байна. Өргөл өргөн гэдэг бол мэдээж агуу зүйл, гоё зүйл. Тэ эзэн ингэж өргөл өргөж байгаа хүмүүсийн л өдөр талархах хэрэгтэй. А гэхдээ хамгийн гол асуудал нь бол өргөлдөө биш. Хамгийн гол асуудал нь бол тэдний зүрх сэтгэлтэй байна. Өнөөдрийн 5 дахь үлгээр би таахын 3 зүйлийг өнөөдөр ярилцмаар байна. Тэ 3 зүйлийг би танаас сануулмаар байна. Нэгс нь өнөөдрийн номлын сэдэв бол зөвхт амьдралыг юу гэсэн бэ? Мөшгий. Дараад хэлээрэй бүгдээрээ. Зөвхт амьдралыг мөшгий. Хажуудаг хүмүүстэй хэлээрэй. Зөвхт амьдралыг хамтдаа мөшгицгээе. За өнөөдөр бид нар Иесусийн 5 дахь үлгээс хамгийн гонигтай түүх. Магадгүй тэгээ Библи дотор байгаа хамгийн гонигтай түүхүүдийн нэг. Ямар түүх вэ гэвэл нэг өдөр цуглааны цагаар 3 цагийн зайтай эхнэр нөхөр хоёр хамтдаа энэ хорвоог өргөсөн түүх. Тэгээ өнгөрсөн 20 жил би энэ түүхүүдтэй юусэн хараагүй. Манай цуглаан дээр өргөлийн үеэр хүн масархан битгий муужилж унахыг ч үзээгүй. Тийм үү? Магадгүй дараагийн 20 30 жил тийм болохгүй байх гэж бодож байна. А болох нь болохгүй гэдэг өдөр хэдхэн нормын дараа шалгаж үзсэн заяа. Тийм болохгүй яа гэдэг бидний зүрх сэтгэл харин өөр шүү дээ. Энийг бодохоор юу зүгээр би заримдаа уншихаар хайдаг байхгүй. Яа манай цуглаан тийм бол яана. Би аюул хүн асар хэрэгтэй. Ганц удаа явах шүү дээ шүү дээ. Багын хүмүүс цуглуулсан чинь өргөлийн цагаар нэг нь муужаад унцдаг. Тэгсэн чинь баг л зүгээр пастор хийж байгаа. Чи ариун сүнсийг хууж ийн альдыг хэлэлт өгч байгаа. Тийм амар ирэх мэдлэлтэй пастор. Тэгээ эзний юусоо яг эзний илчлэлийг авч штт тэр хүн. Тэгэл хэлгийн шууд газар дээр хэцүү юм болсон. За 3 жил би өнөөдөр ярилцмаар. Нэгдүгээр нь болохоор бидний өргөлтэй бидний зүрх сэтгэл өргөлж хамт байдаг. Дагаад хэлээр бидний өргөлтэй хамт бидний зүрх сэтгэл хамт явдаг. Энийг бүгд хамгийн ихлэд бодмоор байгаа хөө. Би өргөлийн тухай бас жоохон ярмаар. Яг тэгвэл Ананаас Сафир хоёрын асуудал юу байсан? Тэр хоёр өргөлөөрөө дамжуулаад нэр халдвар авахыг хүсэж байгаа. Тийм шүү дээ. Би их мөнгө өргөж чинь, тий? Би одоо байгаль бүх зүйлээ өргөж байгаа шүү. Тэг би одоо хоосорчлоо шүү. Би бүх зүйлээ өргөсөн шүү гэдэг. Гэхдээ цаана 50% харамлцсан байгаа хөөхгүй. Тэгээ энэ бол зүрх сэтгэлийн хандлага. Нэг гариг бүр өргөлийн хайрцаглал явах үед. Тийм өргөлийн хайрцаг бид мөнгө өргөх үед зөвхөн бидний гар, зөвхөн бидний хөл тийшээ явдаггүй. Харин бидний зүрх сэтгэл үргэлж хамт явдаг. Би бол үүнийг л эндээс олж хармаар байгаа байхгүй. Ананаас Сафирын эзэнд өргөсөн буу зүйл биш үстэй. Тийм үстэй. Байгаль бүх газраа зараад 50% өргөнөд чи аюул тийм өргөн штэ. Гэхдээ өргөсөн биш тэр хоёр амьдралдаа үнэхээр харамсал зүйлтэй тохиолдсон. Би ихтэй том явсан гэж хэлэхгүй. Магадгүй тэд нар эзний улс руу явсан. Итгэсэн байсан учраас. А гэхдээ энэ дэлхийд эзний алдрын төлөө хамт амьдрах боломжийг тэрээр асуусан. Тэр учраас эзэнд өргөлөө өргөд тийм үү? Эзэнд
өөрийнхөө байгаа бүх зүйлийг өргөснийхаа дараагаар эзэн бидний зүрх сэтгэл ямар вэ гэдгийг өргөж шалгадаг. Тийм учраас бид нар эзэнд өргөхдөө бидний зүрх сэтгэл өргөж хамт явдаг. Хэрэв эзэн талархах нь бидний өргөж гисэн түүнтэй хамт явдаг гэсэн үг. Тийм учраас дараагийн удаа бид нар эзэнд өргөхдөө бид зүрх сэтгэлд өргөж шалгах хэрэгтэй. Яг л өргөл таны зүрх сэтгэлтэй хамт явагддаг. Библиэр эзэн хэлсэн. Зүрх сэтгэлдээ шийснээрээ та нар өргөөрэй гэж хэлсэн. Таны зүрх сэтгэлд чинь ямар зүйлтэй дүүр чинь түүгээрэл эзэнд өргөх ёстой гэсэн. Есүс нэгэн удаа хүмүүсийн өргөл өргөж байгааг харсан. Сүмд очиод зарим хүмүүсд аягүй хүмүүн өргөсөн, амар их өргөл өргөсөн. Харин эзэн Есүс ямар хүнийг илүү магтсан бэлээ? 2,000 занс өргөсөн. Тэг нэг бэлгсэн юм ихтэй. Эзэн Есүс юу гэж хэлсэн гэхээр бүх хүмүүсээс хамгийн их өргөсөн нэг юм ихтэй юм аа. Яг бол энэ юм ихтэй өөртөө байгалийн зүйлээ эзэнд өргөсөн. Тэгэхээр энэ хүмүүс юу гэсэн? Амьдралаас нь илүү багсан зүйлээ Бурханд өргөсөн гэж. Тийм учраас наасаа өргөл гэдэг бол бидний зүрх сэтгэлтэй үнээр холбоотой. Бид нар үнхээр чин сэтгэлээс эзэнд талархаж чадж байгаа бол бид нар эзэнд чин сэтгэлээс өргөж чадна. Бидний чин сэтгэлийн өргөл эзэнд хичнээн агуу байх тусам бидний чин эзэнд өргөхдөө баяр хөөртэйгээр өргөх бол. Эзэн өөрийнхөө нарийн үгэн дээр хэлсэн байна. Би зүүн шудраг хүний үр хөвгдөд үсхийг хизээч төвчгүй гэж эзэн хэлсэн. Тийм учраас бид нар 11-ийн тухай ярьдаг, бид нар талархлын өргөлийн тухай ярьдаг. Энэ бол алдлаг биш. Энэ бол бидний хүчээр хийдэг зүйл биш. Эзэн өргөх өргөл гэдэг бол бидний зүрх сэтгэлд өргөж талархал байна. Тийм учраас үүнийг бид нар нэгдүгээрт нь ярмаа. Хоёрдугаарт нь нэг чухал зүйлийг ярмаа. Хоёрдугаарт нь юуны тухай ярмаа гэхээр Ананис Сафир хоёр эзэнд итгэсэн. Тэр үед Ариусаас байсан би гэж бодож байгаа. Яг л эзэн тий итгэсэн учраас Ариусаас тэд хүлээж авсан. Ариусаас магадгүй тэд дүүрсэн. Гэхдээ яасан гэвэл тэр үеийн амьдралд нэг дутуу байсан зүйл нь болохоор юу дутуу байсан гэж бодож байна. Тэр үед зан чанарын төлөвшөлт дутуу байсан. Нэгсэнд худлаа ярьж байгаа байхгүй. Зөвхөн Петрийн өмнө хэлсэн бол ямар ч асуудалгүй. Тийм биз дээ. Бид нар тэ одоо газар 100 саяар заасан бид нар 50 сая өөртөө хэрэглээ 50 сая би эзэд өргөж байна. Өмнө хэлэхэд бол ямар ч асуудал байгаагүй. Харин нөхөн хэлээд худлаа ярьсан дараа нэгэн худлаа ярьсан. Тэгээд түүнээс олж тэдний амьдрал мэдээж төгссөн ба. Юуны тухай ярмаа нэгдгээр итгэжний амьдралаас гардаг шудраг амьдрал, зөв амьдрал гэдэг бол бидний амьдралыг хүрх ёстой цэг гэдгийг хэлмээр. Надад хамт юм бүгдээ. Би аягүй чухал юм ярьчлаа шүү дээ. Тэгээд зөвхөн цуглаанд явна итгэж байна гэдэг бол нэг гаргийн одоо шилжний зам үйл биш аахгүй бид нар. Тийм үстэй. Бидний өдөр олонгод энэ заавал ирээл те. Заавал нэг өргөлтэй одоо хандтай одоо хөргөлийн тогтоон дотор мөнгө хийгээл үрхэн чухал биш үү? Хамгийн чухал зүйл нь. Би үнэхээр эзэн Есүст итгэсэн бол миний амьдралын өөрчлөлт, миний амьдралын зүрх сэтгэлийн тэр өөрчлөлт, төлөвшөлт бидний амьдрал хамгийн чухал зүйл байна. Зан чанарын төлөвшөлт. Юу ярмаа? Зан чанарын төлөвшөлт. Тийм. Зүрх шудраг байдлын төлөвшөлт. Энэ бидний амьдралд маш их чухал. Ананис Сафир хоёрын түүхээс дахиад ярив. Магадгүй тэр их төлөвшөлт гэдгийг их буруу бодож явж байгаа хэрэг. Тэгээд цуглаан дээр ирээл надад хамт юм бүгдээ. Тэгээд цуглаан дээр ирээл их юм бүргэж ивэл бидний агуу сайн итгэж болж харагдана гэж бодоод явсан юм шиг байна. Харин эндээ бол яг Христэд итгэж хүний амьдрал гэдэг бол гадна талдаа өрдөө биш. Харин бидний жинхэнэ амьдрал гэдэг бол бидний дотор салд байна. Бидний зүрх сэтгэлийн өөрчлөлт, бидний амьдралд гарч байгаа тэр өөрчлөлт, энэ бол жинхэнэ итгэж хүний амьдралын өөрчлөлт байна гэж хэлмээр. Тийм учраас өнөөдрөөс эхлээд бид юуны тухай бодож ярмаар юу? Бид төлөвшмөр байна. Бид төлөвсөн итгэж болмоор байна. Тэ? Амьдралын цаг мөч болгонд худлаа ярьчдгүй л байх итгэж баймаар байгаа байхгүй би. Худлаа ярьдгүй л итгэж баймаар. Тийм үстэй. Би Петр худлаа яриад надад ямар ашиг байгаа? Тэгээд зүгээр дүнээ ярьсан бол тийм хүн болгоо хэлэхгүйсэн. Тийм учраас зарим бид нар мэдрэглийн амьдралыг зөвхөн нэг хүрээ бид нар хязгаардаж болохгүй. Ойлгосноо? Бид нар итгэлийн амьдралыг зөвхөн итгэж хүмүүсийн хүрээний дотор хязгаарлаж болохгүй. Жинхэнэ Христэд итгэх итгэлийн амьдралын алтан нууц бол бидний амьдралын өөрчлөлтөнд л байна. Бидний өөрчлөгдөх хэрэгтэй. Би өөрчлөгдөх хэрэгтэй. Би төлөвшөх хэрэгтэй. Би оюун санааныхаа хувьд би боддог зүйлээрээ өөрчлөгдмөр байна.
Миний хэлээрээ өөрчлөгдмөр байна. Тийм үстэй. Миний ууж идж байгаа зүйлүүд өөрчлөгдмөр байна. Хүмүүстэй харьцаж байгаа хандлага нь өөр болмоор байна. Ийс сэтгэдэг зөвхөн би тэгээ нэм гаргийн тэгээ цуглааны л итгэж биш. Зөвхөн нэм гарагт би сургаал сонсдог ч юм уу. Зөвхөн бизнесийн өдрөл би Библийг уншдаг ч юм уу. Зөвхөн амны хүнийгээр өөрийнхөө амьдралыг хязгаарладаг ч юм уу. Тийм биш. Харин ариун сүнстэй хамт байх амьдрал, итгэж хүний жинхэнэ амьдрал гэдэг бол өөрчлөлт. Энэ бол төлөвшөлт. Үүнийг би хэлмээр. Энэ бол бидний амьдралд үргэлж байх ёстой зүйл шүү. Хүмүүс таныг гаднаас нь хараад жинхэнэ итгэж үгүй гэдгийг хизээч дүгнэж чадахгүй. Бид нар гаднаасаа дүгнэх ямар ч боломжгүй. Харин миний амьдралын үйлдэлүүд, тийм миний амьдралаас гарч байгаа зан чанарууд, миний зөв шударга байдлууд эзний өмнө зөв байхыг хичээж байгаа. Зөв өнөөдрийн бидний сургаал зөв амьдралыг мөрший хийж байгаа. Тэгээ зөв амьдралыг хүсэж тэмүүлж байгаа амьдрал. Тийм үстэй гэр бүлийн амьдралууд байна. Тэгээ залуучуудын хувьд шударга амьдрал, ариун амьдрал, эзний өмнө өөрийнх нь биеийг авч явж байгаа амьдрал маш олон зүйлийг бид ярьж байна. Зөндөө зүйлүүд байгаа. Тийм учраас итгэж хүний амьдрал гэдэг бол үргэлж зөвхөн гаднах үйлдэл хизээч хэмжигдэхгүй. Жинхэнэ итгэлийн амьдрал гэдэг бол төлөвшөлт. Зан чанарын төлөвшөлт, хэл ярианы төлөвшөлт. Тийм үү? Бодол санааны төлөвшөлт, хийж байгаа үйлдлийн төлөвшөлт. Петр тэрнээс нэг зүйл хэлсэн маа. Та нар юунд ариун сүнсийг хуурахтаа санал нийлсэн бэ гэж хэлсэн. Ариун сүнсийг хизээж хуурах боломжгүй. Бид нар хүнийг хуурж болно. Бид нар пасторыгаа хуурж болно. Зөв. Бид нар дарганыгаа хуурж болно. Бид нар багшигаа хуурж болно. Бид нар эхнэрийнхээ хуурж болно. Бид нар аав ээжийнхээ хуурж болно. Бид нар найз залуугаа хуурж болно. Бид нар найз охинооч хуурж болно. Бид нар хэнийг ч хуурч чадна. Бид нар бүх хүмүүсийг хуурч чадна. Харин Петрийн та нар ариун сүнсийг хизээж хуурч чадахгүй. Та нар хуурах гэж хичээсэн ч чадахгүй. Ариун сүнс таны амьдралын бүх зүйлийг мэдж байгаа. Таны хаанч явсан, юу ч хийсэн ариун сүнс таны бүх амьдралыг харж ажиглаж байгаа. Надад хамт үнэ бүгдээрээ. Тэгэхээр манай хоёр яасан гэхээр энэ зүйлийг дутуу мэдэж байгаа байхгүй. Бид Петрийг хуурах гэж бид оролцсон. Харин Петр юу гэсэн гэхээр та нар ариун сүнсийг хизээж хуурах боломжгүй. Ариун сүнс нэгэн таны амьдралд орсон юм бол таны амьдралын бүх мөч болгоныг ариун сүнс бүгдийг бичлэг хийж байгаа байхгүй. Ариун сүнс хүлээн авсан өдрөөс мөнхийн ус хүртэл тэгээ одоо бидний номлыг зарим бичлэг хийдэг ч юм уу тий. Яг тэр шиг бидний амьдралын хэсэг болгоныг бүр секунд болгоныг магадгүй таны амьдралын бүр доол болгоныг тий таны толгоонд аваад ингээд өнгөрсөн бодол болгоныг ариун сүнс бүгдийг бичиж байгаа. Тэгээд нэг өдөр Тэнгэрийн ус очоод маш том дэлгэцэн дээр таны амьдралын бүх юмуд бичлэг чинь хүмүүсийн харагдах болно. Бүгдээр харагдах болно. Хаана юу хийсэн, компьютер дээр суугаад юу үзчихсэн, фэйсбүүкээр юу орж ирсэн, ямар сайт руу орсон бүх юм тийч бичигдэнэ. Тэгээ автобусанд ороод яаж мөнгө өгөхгүй цухтаасан одоо юу гэдэг. Банкнд ороод тэгээ яаж одоо яасан. Тэ бүх юм ингэ бичигдэнэ. Тийм учраас Петр хэлсэн. Та нар ариун сүнсийг хизээч хуурч чадахгүй. Бид нар ариун сүнсийг хизээч хуурч чадахгүй. Тийм учраас ганцхан сонголт байгаа байхгүй нөхдөөдөө. Ганцхан сонголт юу вэ? Бид зүйл амьдрах хэрэгтэй. Тэгэл боллоо. Тэгэхээр бол дараа нь хичнээн хэдэн мянган инчийн том зурагт гарна шүү дээ. Тэгээ тэнд гарахад би бол айхан юм байхгүй. Тэгээ гарч илээ надад тэгээ би зүйл амьдрах гэж хичээсэн юм чинь. Тийм учраас аюул чухал зүйл тий. Бараг миний амьдралын муу зүйлийг бүгдийг бичгтэй заяа. Бүгдийг ингэж бичигдэж явсаар хагаад хэдэн жилийн муу бичлэгүүд бичигдэн штэ. Тэгээд тэр их том бичлэгээр гарснаас бараг ананаас өөр шиг өгсөн гэр байгаа байхгүй. Тэгэхээр бол муу бичигдэхгүй харин амарч юм уу тий. Гэхдээ бид нар эзний алдрын төлөө амьдрах ёстой шүү. Гэтэ зөв амьдрах ёстой. Ямар чухал зүйл вэ? Зөв амьдрал гэдэг өнөөдөр
Эзэн Есүсийн нэрийг сонсоогүй Монгол хүн хаан шалга. Тэгээ Монголд ч очсон Есүсийн мэднэ. Есүсийн цуглаанд очсон. Тийм биз дээ. Солонгос нэрээр тэгээ Монгол тааван дээр очивол манай цуглаан нэрээр Есүс сонсон бүгд л хийж байгаа биз дээ. Одоо бол монголчууд итгэгчний амьдралыг одоо үгийг сонсдог цаг өнгөрсөн байхгүй. 20 жил дотор хангалттай сонссон. Одоо зөвхөн тэд нар бидний амьдралыг л харж байгаа. За энэ хүн чинь энэ баскет гэдэг хүн чинь Галил Монголын ахлагч энэ хүн чинь яаж амьдарч байна харна шүү дээ. Одоо пастор байх нэг зовлон надад нэг зовлон биш. Хааж итгэж хүмүүсүүд байна. Одоо би дэлгүүрт ороод хүнтэй нуураа хасуулах хэрэггүй шүү дээ. Тийм сайн миний пастор ахил ордоос танихгүй. Аргагүй энэ тэнд очиод ингээл том жижиг олон цуглаан дээр номлон тэгэл хоолны газар очиод за хоол захиалангууд л муучлах чинь сайн миний пастор гэдэг. Аль цуглааных л тэр цуглааных. Тэгээ хэмээгдэж гэж одоо муудалж ирэхгүй байхгүй. Машин дээр явж хөлөө өстө гараад зангаж ирэхгүй. Нөгөөд нь хэлж юм яг нөгөө том ээж бас чинь над руу ингэсэн шүү дээ. Тэгээ дараа миний намлаг ямар ч хүчгүй бол. Гэтэ бид нэр хүнээс хизээч айх хэрэггүй. Харин бид нар ариун сүнснээс л айх хэрэгтэй. Бид нар ариун сүнсийг хизээч хурч чадахгүй. Хизүүлдэ зарим бид нар ингээл төрс амин амьдрал гэдэг нь хэцүү үстэй. Үгүй мө та нар тийм амархан байгаа мó. Та нар амьдраад ч лаг амархан. Та нар амархан байна. Надад аягүй хэцүү байна. Нэр өөрөөхөд ингээл тэмцэж чинь эзэн минь те би өөрсгдмөр юм би зүү амьдрмаар байна. Би яаж нэг те нөгөө Монгол кино байдаг шүү дээ. Юу вэ? Нөгөө долдон молд тоглодог чи юу вэ? Зэрэг хүн хүншиг хоол хийгэрэй гэсэн чи яг хүншиг хоол хийгээ авчихсан ш. Тэр шиг заримдаа бурхан бид хүншиг амьдрч нэрээд тэгээ бурхан бид нар бол яг хүншиг амьдраарай гэж хүссэн байгаа байхгүй тий. Яг миний дүр төрхийн дагуу чи амьдр. Яг бурханы дүр төрхийн дагуу яг хүншиг амьдрна. Зүг ярьцдаг тий. Шудраг ярьцдаг тий. Арны хүнийг эзэн итгэмжтэй өргөждөг тий. Хиний хүнд шудраг ярьдаг, ихнэртэй шудраг ярьцдаг, хадан ээжтэй шудраг ярьцдаг тий. Найз залуудаа шудраг шиг юу ч юм л гоё шудрагл амьдрмаар. Зүудл амьдрмаар. Энэ л бидний амьдралын үүсэн гэж би бодож байна. Надад санд нэгж байгаа амин гэж хэлээрэй. Хамгийн сүүлд 3 дугаарт нь юуны тухай юм аа гэхээр бид зөвхөн эзнийг хайр амьдралын эзэн гэж харах биш. Харин эзэн бол бас сахилгажуулалтын эзэн гэдгийг л бас өнөөдөр сурмаар байгаа байхгүй. Юусэн 5 дахь бүлэгтээ тэр хоёрыг эзэн за уучлаа тий амьд байлгаад явуулаг их айгүй тийм сонин түүх айгүй тийм эмоцтой түүхэлтэй юм бол хэцүү түүх тий би бол ойлгохгүй байхгүй нэг цуглаан дээр эхний нэг хүн насарна гэдэг бол тэр цуглааныхын ямар амар айц давцсан бэ юм тий үлэмжийн их айц давцсан гэж байна тийм байгаас 5.11 дээр бүгдээр бурхнаас имиж байгаа тэгээд үлэмжийн их айц автагдана гэдэг чинь үгээр дараа түүнээс хойш яасан гэхээр тэр анхны чуулганы итгэгчнэр хинэж худлаа ярихаас айцчих واخгүй одоо хөөс амар худлаа ярих юм бол ариун сүнс байгаа юм байна. Тэр чинь үлэмжийг айцсах. Айцлт ингээд бурхнаас далдчихаал тий. Ингээд энэ хурц гэрнээс тий одоо энэ гэр амар хурц биш. Энэс ботгоч юм шиг л хажуу тийш явах чинь айц биш واخгүй. Айц гэдэг чинь зүрт амьдрал. Би хамгийн нэг эзэн би өгөхстөл тий өргөхстөл би шударгаал дүргэн. Тийм үстэй. Зарим хүмүүс 2000 тэгээ одоо 200 вон авчид 11-ийг 20 гэж бодоод дуусаад байна шүү дээ. 20 биш шүү дээ. Яаж утсан 200 вон 11 чинь 200 хүн байгаа үстэй бодоод ахав. Тэгээ 20-ийг 11 гэж боддог. 11 биш чинь хэдний нэг болж байна уу? 100-ыг болчиход байгаа байхгүй. Хэрэг та бодож чадахгүй тооны машин утсан дэсэн байгаа шүү дээ. Хөгжүүлж шүү дээ. Тэгэл 11 гэж нараад. Эзэн би шудраг би тий яаж би эзний өмнө шудраг амьдрах вэ? Тэр чинь эзнээс имиж айц гэж би бодож байгаа. Имэлт. Бурхны бид зүү амьдрмаар. Тэр учраас хамгийн сүүлд нь юу хэлмээр эзэн зарим бидний сахилгажуул. Тэр бол бидний хайрын ав. Тэ? Нөгөө талаар тэр бол бидний бас хариуцлага тооцдог ав. Энэ даав нар зөндөө байна тий. Баны хүмүүд 4 хүүхэдтэй. Аав хүмүүс би хүүхдүүдтэйгээ хайрладаг зүйлүүд зөндөө байна. Бас хариуцлага тооцдог. Бас суугаад ярина. Тэгээ зарим үед юу гэдэг нь хариуцлагын тогтолцоог бий болгож шүү гэртээ. Тэр шиг эзэн бас хайрын бурхан. Гэтэ нөгөө талаас хариуцлага. Бидний сахилгажуулдаг. Бид нар буруу зүйл хийвэл бурхнаас хараал авахгүй. Итгэсэн их буруу бодоод байдаг байхгүй. Би энэ их харагдаад яваад тах шиг байна. Яасан? Ийшээ явж байгаа нэг мөхөн дунаал хөлөө углаад тийшээ явж байгаа машин гуулаад юу гэдэг ийшээ явах хүний машин мөргөл ерөнхийдөө харагдаад тах шиг үгүй. Бурхан таныг одоо харахгүй шүү дээ. Бидний эзэн Есүсийн дотор
тэг хараалаас чөлөөлөгдөд бид нар өрөөгдөж байгаа. Харин бурхан бидний магадгүй сахилгажуулж байгаа байхгүй. Хөөе нөхөр чи харж гин үү? Тэ? Миний өрөө чиний дээр байхгүй бол чи яахыг харж гин үү? Би хамгаалдаг гараа чамаас авчихвал тэг чи нөхөн онцож байгаа үстэй. Энэ чинь хариуцлага. Энэ бол сахилгажуулалт. Тийм учраас эзэн 3 дугаарт нь бас өөрийнх нь чуулганыг өөрийнх нь хүмүүсийг сахилгажуулдаг. Магадгүй заримдаа сахилгажуулах тэр хэлбэр нь маш хүнсэн төлөвч үйл гарч магадгүй. Амны сахир хоёр бол амьдралаараа бурхны сахилгажуулалтыг төлөвлөж шүү дээ. Тэгээд бусад ах トゥ уснартаа маш том сургамж болсон. Мэдээж бид нар тийм амар бүр тийм дээд зэргийн сахилгажуулалт битгий ирээсэй гэж хүсэж байна. Гэхдээ тодорхой хэмжээгээр магадгүй эзэн биднийг сахилгажуулна. Тэ? Эзэн сахилгажуулах тэр үед Еврей номын 13-р үгсээр хэлсэн шиг тэр сахилгажуулалтыг бид эзний өмнө зөв хүлээж авах хэрэгтэй. Бидний сургаж байгаа. Тэ? Биднийг өөр болгож байгаа. Биднийг улам илүү эзнээс имиж амьдрах тэр амьдрал руу бурхны сахилгажуулалт биднийг хөтэлдэг. За ингээд өнөөдрийн энэ түүхээс сурсан 3 зүйлийг та бүхэндээ ярьлаа. Нэгдүгээр нь юу гэсэн мөлий? Бидний үргэлжлэх хүнд бидний зүрх сэтгэл явдаг. Бидний зүрх сэтгэл хичнээн их талархлаар дүүрэх тусам эзэн дүүрэн гэдэг бол асуудал биш болж байгаа. Тийм биз дээ. Хоёрдугаар нь юу гэсэн бэ? Хоёрдугаар нь бид зан чимийн төлөвшлөлтөнд заавал хүрэх хэрэгтэй. Тэ? Эзэнд итгэн гэдэг бол тийм өөрчлөлт. Би өөрчлөгдөх хэрэгтэй. Би зөв амьдралаар амьдрах хэрэгтэй. Гуравдугаар нь эзэн өөрийн хүмүүсийг сахилгажуулдаг. Болохгүй усуудыг сахилгажуулна. Худлаа яриад байвал эзний сахилгажуул ирнэ шүү дээ. Тэгээ та нар ариун бол пастрыг хуурж болно, намайг хуурж болно, хэмээгч хуурж болно. Гэхдээ эзнийг хизээч хуурахгүй. Тийм учраас зарим худлаа яриад яваад байх юм бол нэг сахилгажуулалт ирнэ. Гэхдээ тэр сахилгажуулалт нь ямар байхыг би хизээч мэдэхгүй. Тэгээ би ч гэсэн эзнээс зөндөө олон сахилгажуулалт аваад за ёстой ингэж болохгүй маань ингэж гэсэн юм гээл амьдралаас сурж байгаа зүйлүүд зөндөө байгаа. Тэгээ хэрэг эзэн таныг сахилгажуулж байгаа бол эзэнд үргэлж талархаар. Яг л бурхан тань үнэхээр хайртай юм байна. Тэ таныг үнэхээр танд алдахгүй бол бурхан өнөөдөр таныг энэ амьдрал дээр сахилгажуулж байгаа юм байна. Тийм учраас тэр сахилгажуулалтыг ойлгоод одоогүй зөв амьдрах хэрэгтэй. Одоогүй эзний үнэт амьдралыг мөшгөх хэрэгтэй. Хамт өдөр эзний нэрийг тэгээд сүүлийн үед итгэгчний биднэрт нэг юм их дутагдаад байгаа. Гимшиг гэдэг зүйл их дутагдж байна. Ер нь бүгдээ бурхны нэрийг их өргөжгүй гимшиж амьдрах тэр амьдралгүй эргэж ормоор байна. Тийм. Өнгөрсөн 7 хоног бидний амьдралд эзний зүг байгаагүй шудраг байгаагүй ч юм уу тийм юу гэдэг өнөөдрийн сургаалаар дамжуулан эзэн стантай ярьсан байх. Хэрэг тэр зүйл тань санагдвал эзэн бүгд одоо гимшиг. Тэгээд эзэн сүнсээр уучлахгүй эзэн дахиад би нэг зөв амьдрмаар байна. Тэгээд дахиад би нэг шудраг амьаар байна. Эзэн танад туслаач гэж бүгд хамт залбирцгаая. Тэгэхээр эзний өмнө дээр хамтдаа залбирцгаая.